За өнөөдөр болсон FOMC-тэй холбоотой богинохон апдейт өгье гэж бодлоо. Тэгээд Төв банк өнөөдөр бодлогын хүүгээ хэвэнд нь байлгахад болсон. Тэгээд economic projections буюу эдийн засгийн ирээдүйн таамагтай холбоотой нэг репорт гаргадаг. Тэгээд тэрхүү репортон дээр GDP-гийн өсөлтийг 2.1-ээс 1.7 болж буураад, ажилгүйдлийг 4.3-аас 4.4 болж өсөөд PCE inflation-ыг 2.5-аас 2.8% болтол өснө гэж үнэхээр ярьсан. Яг хүмүүс бол stagflation гэж яриад байна л да. Нэгсэндээ эдийн засгийн өсөлт бууралцтай байхад инфляц өсөлттэй байгаад ах ийм эрдүү environment руу орно гэдгийг Төв банк таамаглаад байна гэж яриад байгаа. Гэхдээ нөгөө талдаа сүүлийн үед Трампын засгийн газрын явуулж байгаа бодлого тарифтай холбоотой асуудлуудаас болоод богино хугацаанд инфляцийн хүлээлт өссөн байх магадлалтай. Энэ талаар ч гэсэн ерөнхийдөө бол Паул ярьсан. Хамгийн гол мэдээлэл нь юу байсан бэ гэхээр энэ жил 2 удаа кат хийх төлөвлөгөөтэй боловч шууд саний уулзсан дээрээс хэсүүлээд сар болгон quantitative tightening буюу бондын борлуулалтыг 25 тэрбум байсныг 5 тэрбум болгож бууруулсан. Тэгэхээр tapering болж магадгүй гэдэг өчигдрийн видеон дээр бид нэр таамаглаад оруулж исэн. Instagram дээр 3 минутын видео оруулах хэрэгтэй учраас тэр хэсгийг яг кат хийгээд YouTube дээр бүтнээр нь оруулсан байгаа. Тэгээд тэрхүү таамаг маань санснаас хурдан биелж байна. Миний уншилтаар бол энэ бол айгүй буулш мэдээ. Тэгэхээр бид нар хоёр төрлийн юм үлээж ирсэн. Нэгт болохоор Трампын засгийн газраас эдийн засгийг зах зээлийг дэмжих ямар нэгэн бодлого ойлгомжтойгоор явуулах, эсвэл Төв банкнаас ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх буюу интервенц оруулж ирэх. Тэгэхээр энэ тохиолдолд Төв банкнаас үлээж ирсэн бидний intervention гэж яриад гэсэн л үгийг бэлгээд байна л да. Интервенц маань ерөнхийдөө бол үгээр дамжуулаад орж ирж байна гэсэн үг байна. Тэгэхээр хоёр удаа кат хийж байгаа маань бас харах юм бол буулш. Ягаад тэгэхээр cut cycle маань нэгт уртсч байна. Хоёрт yield curve маань ерөнхийдөө inverted байх юм бол зах зээл дээр илүү буулш байд юм байна гэж би сүүлийн үед бодож эхэлсэн. Ягаад гэхээр богино хугацааны биелэр төрийн сангийн санхүүжилт маань явахаараа зах зээл дээр илүү хэмжээний бэлэн мөнгө шахаад QE маань эхлэх магадлал маань өсөөд ерөнхийдөө QT маань дуусаад явчихаар урт хугацааны засгийн газрын бондын хүү унангууд, mortgage зээлийн хүү, бусад ерөнхийдөө корпорацийн refinance rate буюу дахиж ерөнхийдөө санхүүжилт босох зардал маань өгөөд дамжуулаад унаад явчихж байгаа. Тэгэхээр зах зээл маань энийг буулш гэж хүлээж авсан. Крипто жишээ өсөд явж байна. Би бас энийг буулш гэж одоогор л яхахгүй үзэж байна. Тэгээд миний хувьд бол яг taperingтэй холбоотой мэдээлэл ерөнхийдөө энэ жилийн хагасаас гарч ирэх болов уу гэж бол бодож ирсэн. Тэгээд энэ хүү хүлээлттэй маань нэгдсэн. Гэхдээ санснаас бол эрт орж ирсэн. Эрт орж ирснээрээ миний бодлоор бол буулш. FOMC-тэй холбоотой богинохон апдейт өгье гэж бодлоо. Тэгээд Төв банк өнөөдөр бодлогын хүүгээ хэвэнд нь байлгахад болсон. Тэгээд economic projections буюу эдийн засгийн ирээдүйн таамагтай холбоотой нэг репорт